За сайн байцгаана уу өнөөдрийн мэдээг хүргэе. За өнөөдрийн үр бодолтойгоо офис ажил хэрэгч бодолтыг үзүүлэхэд шийдлээ. За тэгээд хажуугаар нь хүүхдийн бандан хийнгээ бодолтой хийчихнэ. Махаа гаргаад тавьсан гэсгэж байна. За эхлээд яг дуугийн багсгаарай дуугийн багсгаарай. За ингээд бидний дагуулж хөрдөг. Тэрэн дээрээ бээс өөд аргачлаад өргөчий. Хатар улаад хэсэг дээрээ ногоон өөд аргачлаад өргөхэд ерөн дээрээ хамгийн угц. За ингээд өргөчий. Тэгээд торлооноор уусгана. Миний одоо сүүлийн үед нөгөө өөрийгөө олох, өөрийнхөө юу чаддгийг мэдэх гэсэн одоо пост бичлэг их яваад байгаа. Тэгээд тэрэндээ толгуулаад бас өөртөө бас дүгнэлт хийгээд яваад байгаа. Тэгээд өөрийнхөө чаддаг зүйл, чаддгүй зүйл гэж чагсаад тэгээд одоогийн байдлаар хийх төлөвлөгөө маань бас нэгдүгээрт сайн ээж байх, сайн эзэгтэй байх, гэр бүлээ асрах гэдэг тэргээ бол нэгдүгээр тавьж байгаа. Тэгээд зав гарах юм бол одоо өөрийнхөө хобби буюу чадвараа хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Тэгээд нэг нь бол зураг нөгөөх нь нүүр бодолт хийж байгаа. Нүүр бодолтоор бол би ажиллаж байсан зургийн студид ажиллаж байсан. Сартаа нэг 60-аас 80 хүний нүүр боддог байсан. Тэгээд 6 сар ажиллаад жирэмсэн болоод гарсан. Тэрнээс өмнө жилдээ бол байнгын нэг хэдэн үйлчлүүлэгчийн нүүрийг боддог байсан. Хобби маягаар тэгээд миний бол мэрэгжил бол компьютерийн чиглэлийн мэрэгчлээ. Тэгээд гоо сайхан чаргалаа сургалт төгссөн байгаа. 2012 оны 11 сард сая сар нарийн сургалтын төвд гоо сайхан чар төгссөн. Тэгээд бас сая 18 он 19 онд өсчингийн сургалтыг бас төгссөн байгаа. Матриксийн өсчингийн сургалтыг төгссөн ийм мэрэгчлээ. Тийм учраас нүүр бодолтой стил имиж тодорхойлох юм дэх дуртай. Тэгээ багтаа бол хүүхдийн улаан бүтээгдэхүүн зургийн дугуйлал 1 жил явсан. За тийм сургалтын туршлагуудтай учраас зураг нүүр бодолт хийх интернеттэй дуртай бас баг зэргийн туршлагатай гэсэн. За ингээд кремэ тавьчлаа. Видеогийн крем төрүүлчихлээ. За тэгэнгүүтээ өнөөдөр бол повтро тавиад шууд хуурай гэрэлцүүлгээр сүрээ тавьчих. Тэгээд нэг ажил хэрэгч бодолт учраас тийм олон давхар юм тавилгүйгээр өглөө босоод одоо ажилдаа явахаас өмнө хурдан хийж болох бодолт үзүүлнэ. За ингээд кремэ тавиад повтро тавьчаад гэрэлцүүлгээр тавих нэ. За тэгээд мэдээж амар будмал харагдаж болохгүй ажил хийж байгаа. Офис ажил хийж байгаа нэгтэй бол хэвэрхий чамин байж болохгүй байх. Тийм учраас яг ажил хэрэгч тохирсон. Одоо ажлын ярьцлага болон ажлын үйл явцнууд хөрөн нөлөө үзүүлэхгүй тийм төвхий бий болно. За мэдээж гэрэл сүдрээ бол багахан тавьж өгнө. Учиргүй их бодмол харагдаж болохгүй. За тухай жоохон багсгаж өглөө. Тэгээд шанаага жоохон багсгачих. Гэрэл сүдрээ ингээд тавьж чаддаг хүмүүс байдаг. Тэгэхээр урагшин нэг тавилгүйгээр ингээд ардуур нь багаар ингээд тавиад үл зүгээр байдаг. За эрүүгээ жоохон багсгачих. Эрүүний доод хэсэг шанаа. За ингээд ерөөхдөө бол ард тал хэсгээр багахан тавьчихна. Одоо хамраа хэлбэржүүлнэ. Ингээд ерөөхдөө натурал маягаар багахан хэлбэржүүлээд өгнө. Дээш хөмсг рүүгээ нэг амар тод тавьчихлахгүй. Баг зэрэг. За хамрын онцлогоос хамаарат бас хэлбэрийн өөр тавигддаг. За миний хамар бол жоохон зурдуу учраас ингээд жоохон өргөө тавьчих. За ингээд болсон. Тэгээд жоохон халтмуулна. Зэрэг гэгээлэг харагдана. Царайнд гэрэлцсэн үнтэй ажил хэрэг явуулахад их гоё. Мэдрэмж төрний дээрээс нь тухайн гоё дулаахан мэдрэмж төрдөг. За баг зэргийн хацар өнгөлгөө. Хацраа өнгөлөнгөө хацрын хэлбэрийг өөрчилж байна. Тэгэд багахан тавьдаг. За тэгчээд цагаанаас нь баг
зэрэг хамрынхаа үйл дээр тавьчих. Хамраа жоох шиг толгоч. Энэ багсаар бас цаанаас нь тавуулах гэсэн дээр нэмээд хөнгөс. Зя. Асаа та хөнгөсгөө байна. За хөнгөсгөө зурагтаа бас маш хурдан хэлбэрээр ерөнхийдөө нэг 20-30 минутанд тааруулаад нэг бодно. Өглөө ажилтны явах юм. За хөнгөсгөө санаад өгнө. За санамчаад зурнаа. За ажил хэрэгч офис бодол учраас харандаагаараа зурчих. За сүүл хэсгийг бас хэлбэржүүлж өгнө. Одоо энэ хамрын үзүүрээс нүдний төгсгөл тэг ингээд ангуул сүүл хэсэг нь харагдана. За хөмсгний хэлбэрээс анхаарад тэг энэ шивэсний үлдэгдэлтэй очиж нэг иймэрхүү хэлбэр гаргаж өглөө. Жохон сонгож өглөө шивэсний жоох богино учраас. За энэ дагавар нь жоохон бага. Энэ бол хүнснийхээ дотор хэсгүүд дээр төрж байна. Би бол өдрийн 24 цагийнхаа ихэнх цагийг гэр болно. Хүүхрүүр хүүхэд хоолнд гэдэг ерөөдөө зарцуулдаг. Тэгээд 2 цаг, за 30 минут 2 цагийг ерөөдөө энэ хобби буюу өөрийнхөө хөгжилд зарцуулж байгаа. За өглөөдөө их хүчтэй үедээ зарцуулж байгаа шүү. За тэн бол ажил хэрэгч бодолд учраас нүдийг жоохон баг зэрэгс хэрэглэв баруугаар харагдуулна. За энэ өнгө харагдаж байна уу? Зөвлөн баруун. Нэг хүн давхран дээгүүрээ төрөхөд өгнө. Одоо ингээд нүд харахаар баг зэрэг дээгүүр нь харагдахаар төрөхөд өгнө гэсэн үг. Багсны хувьд энэ бөөрийнхий багс. За ингэж бичээд арай жижиг багсаар баг зэрэг бараан бор өнгөөр арын хэсэгтээ бүрхэж өгнө. Арын хэсэг болон жоохон доогуур нь сормосны хажуу талаар нүд маань илүү тодорч үлж байгаа. За ингэж төрчихлээ. Арай жижиг багсаар түүнийхээ бороор доогуур төрхөд өгнө. Түрүүн хадуун зэргийн багсаар нь уусгаад өгнө. Тэгээ нүдээ бол би жоохон хоёр тийш сонгоч. Зя. Одоо контор тавина. Гээлэн контор таны молыг. Баг зэрэг аргашин сонгоод ирч хүчтэй шийдэмгийг гарцсан. Цэвэрхэн. Ямар дүр төрхийг гаргаж байгаа эхлээд тодорхойлоод дараа нь нүдийнхээ бодолтыг сонгоно гэсэн үг. За хоёр нүднийхээ бодлыг мэдээж ижилхэн болох хэрэгтэй. Контент дээр бол нэлээд мэдрэмж шаарддаг. Жохон буруу бодож болох хэрэгтэй онцгой болно. За ингээ контент тавиад мэдээж жоохон сонгоцсон чинь одоо энэ хэсэг жоохон ялгаж харагдаад энэ дээрээ жоохон баруун өнгө тавьдаг. Тэгэхээр холбогдож өгч байгаа. За одоо сормосоо батчих.
пластмассын бодлыг бол 4-5 удаа давхарлаж бодчихээж их гоё болдог. Гэхдээ нөгөө офс бодолд учраас 1-2-3 удаа давхарлаж. За бодолд эхлээд нэг 16 минут өнгөрсөн байна. За. За нүдний бодолд бол ингэж болно. Энэс илүү тод хийж болохгүй. За уруулаа бодохоос өмнө уруулаа үргэлжлэе. Уруулын бодолтыг бас миний солонгос бодолтыг уруулж бодож болно. Бичлэгээс үзээрэй. За энэ өнгөн нэлийн завсрын өнгө байна. За хэлбэрийг гаргачлаа. Томат өнгөөр бодчихъя. Тэгээ дээрээс нь баг зэрэг өнгөлөч нэмээд өгнө. Өнгөн нэг юм бас завсрын өнгө байна. За ер нь бол офс бодлоо өөрийнхөө одоо арс болон юунд уруулан тохирсон завсрын өнгөөр бодоход их тохиромжтой. Тод бодог бий болно л та. Гэхдээ яг офс бодлоо бол ерөөдөө одоо ингээ хүн гэж чамтай харьцаад яриа өрнүүлж явах хэвчээд одоо ямар нэгэн нүрийн чинь бодон дээр ингээ торох юм бол тухайн харилцааны жоохон алдаатай болох магадaltaй учраас тэг хүний нүдэнд өртгөөргүй. Тэг хитрхи тод бодол биш. Яг төрхөндөө тааруулсан нүрийн хэлбэрийг баг зэрэг засч өгсөн. Цэвэрхэн дараахан бодолтой зүгээр. Нүрээ огт бодаагүй бол бас тухайн хүнийг одоо хувийн ачаа тал дээр жоох муу гэж үздэг. Тийм учраас нүрээ бас бодож явах хэрэгтэй. Гэхдээ яг юм суур бодолтыг хийх хэрэгтэй. Бүр элдв тийм маяг байхгүйгээр дараахан өөрийнхөө төрхөнд орхисон бодолтыг хийх хэрэгтэй. За мэд уруулын бодлыг минь хатчихлаа. За хатцсан учраас баг зэрэг уруулан өнгөлөж төрчихье. За ингээд өнөөдрийн офс буюу ажил хэрэгч бодолт маань дуслаа. За энэ хүү байхад ажил хэрэг явуулахад ямар ч асуудал гарахгүй. Таны ажил маш гоё бүтэмжтэй байх болно. За хувцас талаас нь бас бодолцсон байгаа. За мэдээж өвлийн үйлрэл болж байгаа учраас гадаас ирэх юм байгаа. Тэгээд энэ ноол уран маг дотор нь свитер өмсөн байна. За та бүхэндээ одоо миний бичлэгийг тоглон үзэн баярлалаа. Тэгээд таалагдвал бичлэгийг минь subscribe дараарай, лайк дараарай, share хийгээрэй. Баярлалаа.